За сайн байцгаана уу. Та бүхэнд эзний өдрийн мэндийг хүргэе. Бүгдээрээ өнгөрсөн бүтсэн өдөр 7 хоногч гялс юм дөө. Өнгөрсөн бүтсэнд л яг ингээд сууж исэн гялс одоо 7 хоног болж байна. Тэгээд сайхан одоо баг угаар бас дулаарж ил байна. Яг сайн бас дулаарж өгөхгүй цаг хугацаа маань ойрд ер нь бороо орохгүй ч гэсэн ер нь хүүтэн тийм ээ. Бороо орвол баг одоо мөндөр болох хэмжээний өчтөр бол жоохон бас яг тэгсэн. За тэгээд бүгдээрээ өнөөдөр хамтдаа Бурхны үгийг бас сонсохоос өмнө довчхон залбирая. Тэгээд бас Бурхан үнэхээр өөрийн үгээрээ бас бидэнтэй яриасаа, ариун сүнс үнэхээр биднийг өөрчлөөсэй, бас шинчлээсэй. Бидний бодол санаанд тэр ойлголт ухаарлыг гүнзгий тэр харилцааг бас өгөөсэй гэж бүгдээрээ залбирцгаая. Баярлалаа Бурхан минь, өнөөдөр та энэ цагийг бидэнд зөвшөөрч өгсөн учраас танд маш их баярлалаа. Эзэн минь, та өөрийн үгээрээ бидэнтэй яриач, ойлголт ухаарлыг өгөөч. Бурхан таныг үнэхээр таньж мэдхэд их эзэн минь та туслаач. Тандаа өргөж байна. Та үнэхээр таныг улам илүү таньж мэдэх гүн гүнзгий ойлголт ухаарл энэ цагийг бас бидэнд таны үгийг сонсох үнэхээр тэр нүдийг бас чихийг та өрөөж өгөөрэй. Их эзэн Есүс Христийн нэрээр гуйн залбирлаа. Амен. За тэгээд өнгөрсөн удаад бид нар Иохан шинэ гэрээний одоо сайн мэдээ номонд багтдаг Иохан номыг бол эхлүүлээд 1-р бүлгийн 1-ээс одоо 18 дугаар ишлэлийг бол уншсан байгаа. Өнөөдөр бол 19-с 34 дугаар ишлэлийг бол унших болно. За ингэж эхлэхээс өмнө би та бүхнээсээ нэгэн асуултыг асууя. Тэгээ энэ асуултыг та бас өөрөөсөө асууж үзээсэй гэж. Та ер нь Бурхныг хэн гэж төсөөлдөг вэ? Ямар дүр төрхөөр төсөөлдөг вэ, тийм ээ? Таны амьдралд ер нь ямар байдлаар Бурхан хэрэгтэй гэж та боддог вэ гэж, тийм ээ? Тэгэхээр зарим киног үзэх юм бол хамаг үйл явдал учир начин төгсгөлд нь бас тайлагддаг тийм кино байдаг те. Хин байсан бэ гэдэг нь илчлэгддэг. Эн чинь ийм хүн байсан юм байна штэ. Тэр чинь ийм хүн байсан юм байна штэ гэд төгсгөлд нь бас илчлэгддэг кино үзэхээр бас гоё байдаг. Зарим нь сайн дүр болж илчлэгддэг, зарим нь муу дүр болж илчлэгддэг те. Сайн гэж бодож исэн хүмүүс маань муу болдог, муу гэж бодож исэн хүмүүс маань гинтхэн сайн дүр болоод вау энэ хүн чинь ийм хүн байсан юм байна штэ гэж бид нар боддог. Тэгэхээр та Бурхныг оюун бодол зүрх сэтгэлдээ хэн гэж ер нь төсөөлж хүлээж авдаг вэ? Хэн гэж бас хүсэн хүлээж найдвараа тавьдаг вэ? Бурхныг та ямар дүр төрхөөр амьдралдаа оруулдаг вэ? Гэтэл таны бодож ирснээс шал өөрөөр байвал та яах вэ? Бурхныг та нэг төсөөл ойлголтоор ойлгоод идэг. Гэтэл таны бодсноос хавьгүй илүү 100 дахин илүү, магадгүй 1000 дахин илүү байсан бол яах байсан бэ гэж, тийм ээ? Та ер нь Бурхныг хэн гэж боддог вэ? Бас хүсэн хүлээдэг вэ? Бурхан таны амьдралд ямар байдлаар өнөөдөр хэрэгтэй болдог вэ? Тэ? Та ямар байдлаар Бурхныг хүсэн хүлээдэг вэ гэдэг маш чухал байна. Ингээд бүгдээрээ хамтдаа Иохан номны 1-р бүлгийн 19-р ишлэлээс та бүхэндээ би уншиж өгье, тийм ээ? 1-р бүлгийн 19-р ишлэлээс 34-р ишлэл хүртэл бүгдээрээ өнөөдөр үзэх болно. За. Эндээс ингэсэн байна. Би та бүхэндээ уншиж өгье. Иудачууд та хинбэ гэж Иоханоос асуулгахаар дахилчид ба левичүүдийг Иерусалимаас түүн рүү илгээх үед Иохны хэлсэн гэрчлэл ийм байв. Тэрээр үгүйсгэлгүй хүлээн зөвшөөрч би Христ биш гэж өтсөнд өнөөдүүлнэ. Тэгвэл та хин бэ? Та Илия юм уу гэж асуув. Иохан би биш гэхэд тэд та өнөөх иш үзүүлэгч үү гэв. Тэгтэн тэрээр үгүй гэжээ. Тэд түүнд та хин бэ? Биднийг илгээсэн хүмүүст бид хариу өгөх ёстой. Та өөрийнхөө талаар юу хэлэх вэ гэв. Иохан иш үзүүлэгч Ишаягийн айлдсан эзний замыг тэгшилцгээ хэмээн хээр зүлд хашгирагч дуу бол би юм гэлээ. Фарисеучуудын илгээсэн хүмүүс тэнд бас байваа. Тэд Иоханоос та Христ ч биш, Илияч биш, өнөөх иш үзүүлэгч биш юм бол яагаад баптизм хүртээдэг юм бэ гэж асуусанд Иохан тэдэнд би усаар баптизм хүртээдэг. Харин та нарын таниагүй. Тэр нэгэн та нарын дунд зогсож байна. Тэрээр миний араас ирэгч бөгөөд би түүний шаахан үдээсийг ч тайлах зогсгүй гэжээ. Энэ явдал Иохны баптизм хүртээж байсан Йордан голын зүүнтэх Бетан досгонд болсон юм. Дараа өдөр нь Иохан өөрлөө нь ирж яваа Есүсийг хараад хүн төрлөختний гим нүглийг зайлуулагч Бурхны хураг байна гэж хэлээд надаас урд байсан надаас эрхэм нэгэн араас минь ирж яваа гэж миний хэлж байсан хүн энэ мөн
Би түүнийг таниагүй. Гэхдээ тэрээр Израильчуудад илчлэгдэх учиртай тул би энд ирж усаар баптизм хүртээж байна гэв. Тэгээд Иохан гिचлэн сүнс Тэнгэрээс дагтаа мэт буун ирж түүн дээр тогтхыг би харсан юм. Би түүнийг таниагүй боловч хүмүүст усаар баптизм хүртээлэхээр намайг илгээсэн нэгэн хэний дээр сүнс буун ирж тогтхыг чи харна. Тэр нь ариун сүнсээр баптизм хүртээгч мөн гэж надад хэлсэн юм. Би үүнийг харсан учраас түүнийг Бурхны хүү мөн хэмээн гэрчилж байна гэсэн байна. Амен. За 19 дугаар ишлэлдэр Юхудачууд гэж тийм ээ. Юхудачууд Иоханоос асуулгахаар энэ бол баптист Иохан хүн илгээсэн гэж. За тэгэхээр хэдүүлээ энэ хараа ийм шүү манайхаа. Иохан биш дээ энэ номыг хэдэн онд бичсэн гэхээр манай эртний 80-аас 95 оны хооронд буюу Есүс Христ үхээд амьлснаас хойш 40-оос 50 жилийн дараа бичсэн энэ номыг. Иохан бичсэн гэдэг чинь Иохан яг бид нар шиг ийм нийгэмд амьдарч исэн. Нийгэм нь яг бодит байсан. За ямар нийгэмд Иохан энэ загтлыг бичсэн гэхээр хараа ийм. Ром одоо Израилийг эзэлсэн. Сүмэн устгагдсан, шатаагдсан. Тийм ээ? Ромын засаг захиргаанд орцсон. Ром татвар төлдөг. Та нар бид нар одоо төсөөлж чадахгүй байна л та. Одоо ямар нэгэн өөр үндэстний засаг захиргаанд орно гэдэг нь ямар байхыг бол бид нар төсөөлж чадахгүй байна. Бид нар монголчууд бидний хувьд манжин иргэшээлд хэдэн зуун жил болсон гэдэг үлээ. Тэр одоо байсан яг тийм үед амьдарч исэн монголчуудын хувьд хамгийн их хүсэн хүлээх зүйл нь энэ иргэшээлээс гарчих юмсан. Манжуудыг үзэн яддаг байсан шүү дээ, тийм ээ. Одоо ч хүртэл бид нар тэр одоо юу яваад идэг, тийм ээ. Одоо мэдрэмж бол яваад идэг. Биднийг одоо даралж ийсэн та гэж бодгоор нэг сонин одоо мэдрэмж бол яваад идэг, тийм. Тэгэхээр та нар бод энэ Иохан яг энэ цаг үеийг бичгэд Юхудачууд гэж байгаа, тийм ээ. Израильчуудыг хэлж байна. За Иохны энэ яг амьдарч исэн цаг үе манай эртний 80-аас 95 он буюу Ромын засаг захиргаанд орцсон. За ингээд татвар төлдөг, үзэн яддаг. Энэ дарлаас чөлөөлөгдчих юмсан гэж бодож исэн үе. За дотроо шашны бүлэглэлүүд гараад ирсэн. Израильчууд дотор Садукачууд, Фарисеучуд, Рабичуд, тийм ээ гэсэн шашны бүлэглэлүүд. За Садука гэдэг ямар шашны бүлэглэл байсан гэхээр Ромын дор ажилдаг, эрх мэдэл, эрх ямб тэрэнд дурлсан Юхудачуудын сүмтэй холбоотой бүх зүйлийг одоо үйл ажиллагаа явуулдаг, одоо захирдаг тийм бүлэглэл байсан. Садукачууд гэдэг. За Фарисеучуд гэдэг шашны бүлэглэл яадаг вэ гэхээр Мойсегийн хуулийг сахидаг. Хуулийг л би биелүүлвэл Бурхны авралыг авна. Хуулийг чандлан биелүүлж байвал би сайн юм хийж байгаа. Бурханд би сайн юм хийж өгч байгаа гэсэн ийм итгэл үнэмшилтэй. Хуулийг л биелүүлвэл хамгийн зөв гэсэн Мойсегийн эхний одоо хуучин гэрээний 5 эхний номыг баримталдаг. Шашны бүлэг сайн дурын хүмүүс, фарисеучуд хуулийг баримталдаг. Сайн дур мэрэгжлийн биш. Яг энэ фарисеучуудын дээр раби гэж хүмүүс байгаа. Энэ бол хуулийн багш нар буюу. За эднээс яасан сүмэн шатаагдсан. Гол нөгөө мөрөгддөг байсан, бурхантай уулздаг байсан сүмэн шатаагдсан. Бурхантай уулзах газаргүй болцсон. Ромын засаг захиргаанд орцсон, цаг үе үүмэрцэн, зарим хүмүүс цугтцсан. Шатаагдснаас болоод итгэлээсээ болоод ингээд маш им оргоо бусаа хүнд одоо нийгмийн цаг үед оргоо бусаа сүм байхгүй. Тийм учраас юм жижиг газар уулзаж тэрийгэ синагог гэж нэрлээд рабичууд нөгөө хуучин гэрээгээ хуулиа тайлбарладаг. Ийм одоо хүнд цаг үед Иохан энэ сайн мэдээг бичиж байгаа. Тэгэхээр тэднүүсийн хувьд хамгийн чухал зүйл нь юу байсан бэ гэхээр Ромын боолчлоос чөлөөлөгдөж гэмсэн гэсэн ийм одоо хүсэл эрмэлзэл бол байсан байна. Тийм ээ. За Юхудачууд гэдэг бол энэ 19 дугаар гарч байгаа энэ Юхудачууд бол нөгөө одоо Садукачууд юм уу? Тийм ээ. Садукачууд бас байх магадлал маш өндөртэй. За энэ Юхудачууд гэдэг бол цугтаад одоо тийм ээ хотоосоо цугтаад ийшээ тарж алгуулад маш их зүрх сэтгэлний шархалцсан. Тийм ээ. Есүсийг дахин амьснаас хойш болж байгаа үйл явдал шүү дээ манайхаа. Шатаагдсан, Иерусалим нь эзлэгдсэн. За энэ Юхудачууд бол одоо яг нөгөө нэг Садукачуудтай адил энэ тэнд шашны ямар нэгэн эсэргүүцэл, ямар нэгэн бослог гарахад айгүй мэдрэг.
Ягаад тэгэхээр энэс өмнө ингэсэн байж. Одоо манай эртний 50-аас 60 оны үед ромчуудыг эсэргүүцээд тэр засаг захиргааг эсэг бүлэг хүмүүс гарч ирээд тэрнээс болж бас олон хавчлах зовлон бол амсж исэн байна. Тийм учраас энэ Юхутэйчүүд бол янз бүрийн хин нэгэн янз бүрийн юм шашны холбогдолтой юм гарч ирэхэд их мэдрэг их шалгаж үзэх гээд байцаах тийм эрх мэдэл нь бол байгаа. Тэгсэн чинь Йохан гэж хүн гарч ирээд Йордан гол баптизм хүртэж исэн байна. За Йохан бас дагалдагч нартай болцсон байсан байна. Тэгэхээр энэ Юхутэйчүүдийн хувьд мэдрэг учраас энэ Йохан гэж хэн гараад ирв? Энэ ямар нөхөр гараад ирв? Энэ юу хийх гээд байна? Тийм ээ? Гэсэн ийм одоо хардлагаар Йохан руу хүн явуулсан. Хэсэг бүлэг шалгагч хүмүүс явуулсан. За явуулахдаа дахилчид левичүүдийг гэж. За дахилчид гэдэг бол нөгөө Садукай бүлэглэлийн дор үйл ажиллагаа явуулдаг. Дахилчид гэдэг бол уг нь бол ямар хүн бэ гэхээр бурхан хүн хоёрыг хооронд нь зуучилдаг тэр хүмүүсийг бол байсан. За ингээд левичүүд гэдэг бол энэ дахилыг бол гүйцэтгэдэг байсан тэр одоо яг овгийн хүмүүс байгаа. За энэ хоёр хүмүүсийг Иерусалимаас гэж байгаа. Тийм богоц Иерусалимаас Йордан гол буюу Иерусалимаас зүүн урд байдаг. Йордан голын зүүн эрэгт нэлээд зайтай болчихж байгаа. Йохан руу хэсэг бүлэг хүмүүсийг илгээгээд та хий юм бэ? Чи ер нь хийн. Чи юу хийгээд байгаа юм те? Өөрийгөө чи хэн гэж хэлэх гээд байгаа юм гэж асуулгасан. Гэтэл Йохан 20 дугаар ишлээс үгүйсгээгүй хүлээн зөвшөөрөөд би Христ биш гэж хэлсэн эхлээд. Би Христ биш. Дараа намайг Христ гэж бодож байгаа бол би биш. Би нөгөө Месая хуучин гэрээнд хамлагдсан аврагч. Ирээд биднийг аварна, чөлөөлнө гэдэг тэр Христ чинь бол нэгт биш. 21-дээс тэгвэл та хийм. Та Илия юм уу гэж. За Илия гэдэг хэн байсан гэхээр хуучин гэрээний иш үзүүлэгч байсан. Хаадын 2 хааны үед бас иш үзүүлж исэн. За амьдараа дээшээ авагдсан хүн байгаа. Түүхэнд өрөөсөө. Нас барахад махан биеэр үхээгүй байж байгаа шууд амьдараа дээшээ авагдсан. За тэгэхээр энэ юудачууд, израилчууд хуучин гэрээн дээр Илиягийн талаар юу гэж бичсэн байдаг вэ гэхээр Бурхны шүүлт энэ дэлхий дээр эхлэхээс өмнө Бурхан иш үзүүлэгчээ илгээнэ гэж итгэж исэн байна. Одоо ойлгож хүлээж авсан. Ямар нэгэн агуу иш үзүүлэгчээ Бурхан илгээнэ. Яг тэр иш үзүүлэгч ирнэ гэдэг бол Бурхан тэр цагаас эхлээд энэ дэлхий дээр шүүлтийг явуулж эхэлнэ гэсэн итгэл үнэмшил байсан учраас та нөгөө Илия юм уу гэж асуусан. Гэтэл Йохан юу гэсэн? Би нөгөө Илия ч биш шүү гэж хэлсэн. Биш гэж. За өнөөх иш үзүүлэгч үү гэж. Өнөөх иш үзүүлэгч гэдэг нь бас нэгэн иш үзүүлэгч ирээд хуучин гэрээн дээр хэлсэн. Би та нарт иш үзүүлэгчээ илгээх болно. Тэр нь миний өмнөөс явж миний авралыг тунхаглах болно гэдэг. Тэр нэгэн иш үзүүлэгч бас ирснээр бас Есүс Бурхан энэ дэлхий дээр шүүлтээ эхлүүлэх цаг гэдгийг бид нар мэдэх болно гэж итгэж ойлгож хүлээж исэн байна. Нөгөө Юхутэйчүүд чинь, Израильчууд чинь. Гэтэл Баптист Йохан үгүй гэж хэлсэн. Би биш гэж. Гэхдээ тэгээд та хийм гэж тийм ээ 22 дугаар ишлэлээр биднийг илгээсэн хүмүүс буюу биднийг илгээсэн төв одоо захиргаанд тэр шашны дээд зөвлөлд бид нар хариу хэлэх учиртай та өөрийнхөө талаар та хинбэ гэж асуусан. Гэсэн Йохан юу гэж хэлсэн гэхээр 23 дээр иш үзүүлэгч Ишая гэдэг бол иш үзүүлэгч байсан. Бараг нэлээд том хаадуудын үед, ассирчуудын хаадуудын үед яг Исая бол израилчууд гэм нүглээсээ болж шийтгэгдээд ассирт цөллөгдөхийг бас нүдэрээ харсан дэр иш үзүүлэгч гэж. За иш үзүүлэгч хүний гол үүрэг бол Бурхны үгийн дагуу хүмүүсийг амьдрахад шаарддаг хүн. Иш үзүүлэгч хүн гэдэг бол зөнч хүн биш. Иш үзүүлэгч хүн хэдүүлээ Бурхныхаа үгийн дагуу амьдрья манайхаа л гэж хэлдэг хүн. Дулмаа цэцгээ яагаад гин нүгэл хийгээд байгаа юм бэ? Болиё л доо гэж хэлдэг л хүн. Гим нүгэлтэй гэдгийг л илчилдэг хүн. Чи бити тэгээд л да. Наанаасаа эргээрээ гэж. Чи яагаад худлаа яриад яваад байгаа юм бэ? Болиорой гэж. Иш үзүүлэгч хүн гэдэг бол ард түмнийхээ гим нүглийг л илчилдэг. Хийгээд байгаа бол болохгүй шүү. Энээсээ эргээрээ гэж хэлдэг хүн. За Ишая юу гэж хэлсэн гэхээр эзний замыг тэгшилцгээ
хээр цулд хашгирагч дуу бол би юм гэж. За эзний замыг бэлтгэцгээ гэдэг, тэгшилцгээ гэдэг энэ утга санаа бол Есүс Христийг энэ дэлхийд ирэхээс өмнө, энэ дэлхийд үйлчлээ хийхээс өмнө тэрийг урьдчилан хэлэх, гэрчлэх тэр нэгэн байна гэдгийг хэлж байгаа. Иохан Баптистч бол би тэр юм байна, тэр хүн юм байна гэж, тийм ээ. Тэгэхээр яг Есүсийг илчлэхээр энэ дэлхийд хин юм бэ гэдгийг нь илчлэхээр томилогдсон, дуудагдсан, төрсөн хүн би юм байна гэж, тийм ээ. Тэгэхээр та нар боддоо за Цэдэн бол манай Цэдэн бол удирдагчийг хамгийн сайн мэдэх хүн ер нь хэн байж болох вэ? Та нар хар ухаанаар логикоор бодоход гэр бүлийнх нь хүн байж болно. Тийм ээ? Эхнэр нь байж болно. Эсвэл яг ойр дотны хамт маш их цагийг өнгөрүүлсэн хүн Цэдэн балгайн түүхийг нэг хүн бичлээ гэж бодоход хамгийн сайн илчилж өгч чадах хүн бол тэнтэй хамгийн ойр байсан хүн болж таарна шүү дээ. Тэгэхээр тэр хүн бол илчлэгч юм. Цэдэн балыг хэн байсан бэ гэдгийг илчилж байгаатай. Яг утга дүүхээр Иохан Баптистч бол Есүсийг энэ дэлхийд энэ хүн төрлөختөнд энэ бүтээл дэлхий дээр хэн бэ гэдгийг илчлэж байгаа байхгүй юу? Илчлэхээр төрсөн хүн гэж. За 24 дугаар эшлэг бол фарисеучуд гэж байгаа. Фарисеучуудын илгээсэн хүмүүс тэнд бас хоёр шашны бүлэглэл ирсэн байгаа байхгүй юу? Иохан Баптистыг шалгахаар, байцаахаар. Энэ ер нь хин фарисей гэдэг бол Мойсегийн хуулийг чандлан сахдаг. Хуулийг л би биелүүлчихвэл бурхан таалагдж байгаа гэж боддог. Хуулийг баримталдаг ийм шашны, сайн дурын шашны бүлэглэлийн хүмүүс бас тэнд ирсэн байж. Иохныг байцаахаар. За тэр фарисеучуд бас асуусан 25-аас. Та чи Христ биш, Элияч биш, өнөөх иш үзүүлэгч биш юм бол яагаад баптизм хүртээгээд байгаа юм бэ гэж. Баптизм гэдэг бол миний амьдрал одоо бурхан руу иргэсэн. Миний амьдрал бурханы амьдрал болсон гэдгийг илтгэж байгаа баптизо буюу усанд булхах гэсэн утгатай ийм үг байна. Утга нь бол миний амьдрал одоо бурхан руу иргэсэн гэдгийг гэрчилж байгаа үйл явдал. За Иохан 26. Би усаар баптизм хүртээдэг, харин та нарын таниагүй гэж. За та нар танихгүй байна. Есүсийг хэн гэдгийг сайн танихгүй байгаад байна. Би бас танихгүй байсан. Би бас танихгүй байсан. Тэгвэл надад бурхан таниулсан. Яаж гэхээр та нарын таниагүй тэр нэгэн та нарын дунд зогсож байна. Та нар танихгүй байгаад байна. Тэгвэл танигдах хэрэгтэй болоод байна шүү дээ, тийм ээ? Есүсийг өөрийгөө таниулахгүй бол бид нэр танихгүй болчиход байна. Есүсийг хэн бэ гэдгийг. Тийм үстэй. Хэн нэгэн хүн өөрийнхөө талаар таниулахгүй бол бид нэр танихгүй. Тэ? Бид нар яаж таньдаг вэ гэвэл тэр хүн хэн бэ гэдгээ илчлэх үед бид нар тэр хүнийг танина. Тэ? Наа чи зэсэн зохиож явахгүй юу гэдэг чинь. Зан чанараа танигдсан учраас бид нар тэр хүнийг таньж штэ, тийм ээ? Тэгэхээр би ч таниагүй байж, та нар ч таниагүй. Тэр нэгэн та нарын дунд зогсож байна. Та нар одоохондоо танихгүй байна. За Есүсийг шууд хэлчихэж байгаа. За сонин та хин бэ гэж асуугаад байхад Иохан тийм ээ өөрийгөө тайлбарлахгүйгээр нэг хүний талаар тайлбарлах гэдэг нь шүү дээ. Та өөрийнхөө талаар яриач гэдэг хатал. Та нарын дунд нэг хүн зогсож байна л гэдэг тийм ээ. Та нар танихгүй байна тэр хүнийг. За 27 дугаар ишлэг харуул Есүсийг заагаад тэрбээр миний араас ирэгч бөгөөд араас иргэн гэдэг нь одоо энэ цаг үеэс хойш өөрийгөө таниулах гэж байгаамаа. Энэ дэлхийд хинбэ гэдгээ мэдүүлэх гэж байгаамаа, тий? Одоо бүх ажил үйлчлэлээ эхлүүлэх гэж байгаамаа гэдгийг танилцуулж байна. Би түүний шаахан үдээсийг ч тайлах зогсгүй гэж. Энэ бол ямар одоо эрхэм нандин, ямар агуу хүн бэ гэдгийг бол одоо ингэж гэрчилж байгаа. Тэнд байсан хүмүүс тунхаглаж байгаа. За фарисеучудад шашны бүлэглэл. За юудэчүүдийн зөвлөл бас ирсэн байсан. Хоёр том шашны бүлэглэлээс хүмүүс ирсэн байсан. За 28. Энэ явдал Иохны баптизм хүртэж байсан Йордан голын зүүнтэх Бетан гэдэг бол тосгонд болсон. За энэ Бетан гэдэг бол Ерүслэмтэй ойрхон бас яг ийм нэртэй тосгон байсан. Энэ бол биш гэж. Энэ Бетан гэдэг бол Йордан гол гэдэг бол нэлээд зайтай. Ерүслэмээс зүүн талд байгаа тийм ээ. За ингээд эхний удаад бол энэ шашны хоёр бүлэглэлийн хүмүүс
би бол Месая биш гэдгийг л хэлсэн. Би бол Месая биш. Миний араас нэг хүн ирэх юм аа. Тэр бол яг жинхэнэ Месая юм аа гэдгийг л бол хэлж байгаа байхгүй юу? Би бол Месая биш шүү гэж. За яагаад Иохан заавал энийг бичсэн гэхээр ингэсэн байна хараа. Иохны амьдарч исэн цаг үед Иохан Баптистыг Илия гэж итгэж исэн хүмүүс бас байсан байна. Илия иш үзүүлэгч. Бүр тийм учраас заавал онцолж Иохан энийг бичээд Илия бол Иохан Баптист биш шүү. Иохан Баптист бол тийм ээ Христ биш шүү. Шаахан үдээсийг нь тайлах үн хүндгүү. Яг Есүс Христ Месая болвол Баптист Иохан биш шүү гэдгийг тэр бүлэг хүмүүст ойлгуулахын тулд магадгүй бичсэн. За ингээд дараа өдөр нь 29. За Иохан өөрдөө нэрж яваа Есүсийг хараад гэж штэ. За Есүс гэдэг энэ үг бол өөрөө Месая гэдэг аврагч гэдэг еврей үгний грек орчуулга. Бурхан аврагч гэсэн утгатай бол үг байгаа. Хараад за яг энэ 29 дугаар ишлэлээр бол энэ ч нөгөө фарисеучуд ч байхгүй, садукачуд ч байхгүй, юудэчуд ч байхгүй зөвхөн жирийн ард иргэд байгаа. Яг энэ үед. За ингэж хэлсэн. Хүн төрдөгтний гим нүглийг зайлуулагч Бурхны хураг байна гэж хэлсэн. За энэ хураг гэдэг үг байна штэ. Амар утга учиртай. За одоо хэдүүлээ бодъё манайхаа. За одоо хэдүүлээ нийгэмдэр ашиглаж байгаа ямар лаг тренд ус үг вэ? За бүгдээрээ бид нар утгах юм. За краш гэдэг үг бай, тийм ээ? Краш. Краш гэдэг үгийг бид нар сонсоод за монголчууд бид нар сонсоод бол за энэ бол одоо крашилж ийн гэсэн одоо хин нэгэн дуртай байгаагаа илэрхийлж байгаа утгатай тийм үстэй. За өнөөдөр монголчуудын бид дунд бас нэг тийм түгээмэл үг байна уу? Ямар үг вэ? Бүгдээрээ бид нар утгыг мэдэх. Тийм үгийг манай эртний 2000 жилийн өмнөх яг юудэчүүд ойлгохгүй тийм үстэй. Гэтэл яг энэ хураг гэдэг энэ үг байж энэ хураг гэдэг үгийг ард түмэн юу гэж ойлгож ирсэн гэхээр хуучин гэрээнээс уншаад энэ одоо яг энэ үед грек тэр одоо хаанчлалын дараа гарч Ромын хаанчлал гарч ирсэн. Дэлхийд даяар Ромын хаанчлал тийм ээ. Тэгэхээр грек тэр сэтгэлгээ бас Ромын хаанчлал дотор бол явж ийж. За тэгэхээр хураг гэд хэлэхэд тухайн юудэчүүд юу гэж шууд автоматар таргинд нь юу орж ирэх вэ гэхээр удирдагч, чөлөөлөгч, дайчин. Тийм ээ. Одоо аргал угалцч амар ивэртэй штэ тий. Тэр иврээрээ дайсныг ялагч. Хураг гэхээр шууд тийм автоматар дайчин хураг гэхээр бидний хувьд тийм бодогдохгүй байгаа зү. Монголчууд бидний хувьд хураг гэхээр юу бодогдож байна? Зүгээр намхан дараа тийм дайчин, чөлөөлөгч, аврагч тийм ээ. Дайснаа дарагч, тэмцэгч, гарамгаа дайчин гэж юусоо буухгүй гоцтой. Гэтэл яг энэ үед хураг гэдэг энэ үг өөрөө тийм утгатай байсан байна. Хураг гэл тэгэхэд одоо бидний хувьд тэгвэл одоо яг тийм дайчин одоо тийм ээ чөлөөлөгч, аврагч, удирдагч гэхээр ямар амтан санаанд орж байна? Юу санаанд орж байна? За хангард гэл бодъё л та тийм ээ. Хангард тий одоо монголчууд бидний хувьд одоо ямар амтнаар дайчин хэрэг төсөөлж болох вэ? За бух тий арслан. За арслан гэд ихэд жинхэнэ яг бууж штэ тийм ээ. Гэтэл хураг гэд хэлэх үед л тухайн үед бол яг тэгж бууддаг байсан байна. Тийм учраас Иохан тэр тухайн үеийнхэн хүмүүсийн яг жинхэнэ хүссэн хүлээж исэн тэр та хэн нэгэн дайчин, хэн нэгэн чөлөөлөгч, хэн нэгэн аврагчийг хүсэн хүлээж исэн байж болно. Яг тэр хүн чинь бол Есүс Христ юм шүү гэдгийг хэлхийн тулд ингэж хэлсэн. 29 дугаар ишлэг хүн төрлөختний гим нүглийг зайлуулагч Бурхны хураг Есүс юм шүү гэж заасан. За ингээл баахан хүмүүс цуглардсан байсан гол ирэг дээр. Тэгээд ард иргэд цуглардсан байсан. Есүс зогсож ирсэн. Тэгэл бидрийг чөлөөлөгч, бидрийг удирдагч, бидрийг тийм ээ жинхэнэ гим нүглийг үүрэгч бол Бурхны хураг энэ байна гэж Есүс рүү заасан. Тэгээд тэр бүгд харсан Есүс рүү. Тийм ээ. За 30 дугаар ишлэл надаас урд байсан гэж хэлсэн.
Бурхныг хэлж штэ. Одоо Есүсийг танилцуулж чинь тэр хүмүүст. Надаас урд байсан гэдэг бол Есүс бол зүгээр л нэг мундаг хүн болж төрөөгүй маа. Хүн болж төрөхөөс өмнө манайхаа Бурхантай хамт байсан. Мөнхөд оршиж исэн агуу Бурхан. Надаас эрхэм нэгэн араас минь ирж яваа. Буюу араас минь ирж яваа гэдэг нь одоо ингээд энэ цагаас эхлэн энэ дэлхий дээр өөрийгөө таниулах гэж байна. Үйлчлэл эхлэх гэж байна гэсэн санааг хэлж байна, тийм ээ. Миний хэлж байсан хүн бол энэ мөн. За би түүнийг таниагүй гэж байгааз би түүнийг бас яг хэн болохыг сайн таниагүй. Тийм учраас Есүс бол танигдчихж бид нар таних гэдэг нь шүү дээ, тийм ээ. Тийм учир битүүлэг бол бид нар танихгүй болчиход байна, тийм ээ. Яг хэн бэ гэдэг нь бас. Тийм учраас эхлээд баптист Иохан би түүнийг таниагүй. Гэхдээ тэрээр Израильчуудад илчлэгдэх учиртай тул гэж штэ. Израильчуудад гэж байна. Израильчууд гэдэг бол тухайн үед амьдарч исэн юудэчүүд. Энэ дэлхийд Есүс өөрийгөө илчлэхээр ирсэн юм аа. Бурхан өөрийгөө илчлэхээр ирсэн юм аа. Нуухаар бол ирээгүй. Нууц ноёнтон шиг бүх юмний ард нуугдахаар бол ирээгүй. Есүс Христ өөрийгөө 100% илчлэхээр ирсэн юм аа. Тийм учраас би энд усаар баптизм бол хүртээж байгаа юм байна гэдгээ би ойлгосон гэж. Би яагаад усаар баптизм өмнө асуусан. Баптист Иохан чи одоо яагаад усаар ингээ баптизм хүртээдэг гэсэн чинь би тэр үед бас ойлгоогүй байсан. Одоо харин би ойлгож байна. Яагаад би Есүсийг илчлэхээр ерөөсө баптизм хүртээж ирсэн байна гэж. За тэнгуүтээ тэгээд Иохан гэрчлэн ингэсэн араа Есүс ч Иоханоос баптизм хүртсэн шүү дээ усанд. Тэгээд яг хүртээх үед нь яасан гэхээр 32 дугаар ишлэл гэрчлэн сүнс тэнгэрээс тагтаа мэт буун ирж түүн дээр бол тогтхыг би харсан. Яг энэ үед бол би юм ойлгоогүй байсан. Би түүнийг таниагүй боловч хүмүүст усаар баптизм хүртээлэхээр намайг илгээсэн нэгэн ингэж хэлсэн. Хэний дээр сүнс буун ирж тогтхыг чи харна. Тэр нь ариун сүнсээр баптизм хүртээгч мөн гэж надад хэлсэн юм. Тэгээд энэ үед би ойлгоод бүх юмны учрыг ойлгоод 34 дугаар шил би түүнийг харсан учраас би түүнийг тэгээд ариун сүнс тагтаа мэт буун Есүс дээр ирээд юу гэж яг бусад сайн мэдэн дээр юу гэж хэлсэгээр бурхан өөрөө те хайрт хүүмэн бол энэ юм. Миний таалал түүнд оршдгоо гэж хэлсэн. Энийг бол Иохан Баптист нүдэрээ харж чихээрээ сонссон учраас түүнийг бурханы хүү мөн гэж бол би гэрчилж байна гэж хэлсэн. За энэ их утга учиртай үг. Бурханы хүү гэдэг үг. За бурханы хүү гэдгийг бол манай эртний өмнөх мундаг хаадууд бас ашиглаж ийжээ. Цэзар хаанч өөрийнхөө талаар хэлэхдээ бурханы агуу хүчит хүү мүү гэсэн цол хэрэгэмж өөртөө өгж ийж тийм ээ. За энэ бурханы хүү гэдэг энэ үгийн хэрэглээ маш өргөн байж. Хин нэгэн мундаг хүнийг ч бас бурханы хүү гэж бас хэлж ийж. Гэтэл яг энэ ч Иохан Баптистийн хэлж байгаа бурханы хүү гэдэг энэ үг бол Есүс Христ бурхантай энэ тэнцүү мөнхөд оршигч бурхан юм а гэдгийг бол хэлсэн байна. Энэ үгэнд юудэчүүд шашны удирдагч нар дараа нь Есүс өөрийгөө би бол бурхан, эцэг би бол нэг юм гэж хэлэхэд амар дургуун хурж ирсэн. Ягаад гэхээр ганц бурхан байгаа гэж итгэж ирсэн байна. Тэгээ бурханы хүү гэдгийг болохоор яг хүү тэ махбод болоод ирнэ гэж бас ойлгохгүйсэн байна. Тийм ээ. Тийм учраас Есүс би бол эцэг нэг юм. Та нар намайг харсан бол эцгийг харсан гэж хэлэхэд юудэчүүд амар ууралж ирсэн. Тийм учраас энэ ч Баптист Иохан юу гэж хэлсэн гэхээр за энэ та нар одоо өштэй төсөөлөлдөө бурхныг одоо хэн гэж төсөөлж байгааг бол сайн мэдэхгүй. Ямар гэж төсөөлж байгааг. Тэгэхээр та нарын төсөөллийг бол одоо нэг гэсэндээ эвдэж байгаа буюу юу гэсэн вэхээр Есүс Христ бол яг бурхантай энэ тэнцүү мөнхөд оршдог бурхан юм а гэдгийг л хэлж байгаа. Хязгааргүй аврагч, гим нүглийг зайлуулагч, бурханы хураг гэж хэлж байгаагаараа чөлөөлөгч, боолчлоос чөлөөлөгч, биднийг удирддаг, зөв замаар удирддаг. Бас хураг гэж хэлж байгаагаараа сонин хоёр утгатай. Хураг гэж байгаагаараа дайчин, удирдагч, чөлөөлөгч гэсэн утгыг агуулж байгаа. Нөгөө талдаа амиа өргөгч. Нөгөө нядалгааны хураг.
нөгөө гим нүглийн төлөө цусаа урсгах хурах гэсэн утга санаа бол явж байгаа. Тэгэхээр би танараас асуусан, та өнөөдөр Бурхныг юу хэн гэж бодож төсөөлдөг вэ гэж. Бурхныг та удирдагч гэж төсөөлдөг үү? Чөлөөлөгч гэж төсөөлдөг үү? Минь надад зөв замыг заагч гэж яг өөрийгөө бас илчилж байгаа байхгүй юу? Бурхан. Тэгээ өөрийгөө бас би чиний төлөө цусаа урсгахаар ирсэн юм аа. Чиний гим нүглийг төлөө би дахил болохоор бас ирсэн юм аа гэдгийг бас хэлж байна. Илчилж штэ Бурхан өөрийгөө. Бурхан яг үндсэндээ бол Бурхан ийм гэдгийг л хэлж байгаа. Тийм ээ? Тийм учраас уг нь бол би таниагүй. Тэгвэл баптизм хүртэх үед Тэнгэр нээгдэж ариун сүнс дактамит буун ирж Бурханы хүү гэдгийг нь би яг тэр үед надад илчилсэн юм аа. Бурхан өөрөө илчилсэн. Тэр үед би Бурханы хүү гэдгийг нь мэдээд хараад тэгээд та нарт одоо илчилж өгч байгаа юм аа. Илчилж штэ. Тийм учраас та нарын Бурхан гэдгийг хэн гэж бодож байгаагаас чинь энэ нь өөр гэж болно. Тэгэхээр Бурхан өөрийгөө яг илчилж байна. Зөвөр. Би бол хүн төрлөختний гим нүглийг үүрхээр ирсэн юм аа. Би бол мөнхөд оршдог Бурхан юм аа. Бурханы хүү гэж хэлж штэ. Бурхан эцэгтэй энэ тэнцүү гурвлаар оршигч Бурхан юм аа. Есүс Христ бол зүгээр нэг та өнөөдөр Есүсийг хэн гэж боддгийг бүү мэд. Хэн гэж төсөөлдгийг. Өөрийгөө хэлж штэ. Би хүн төрлөختний чиний гим нүглийг зайлуулахаар бас Бурханы хураг юм. Чиний удирдагч юм. Чамайг чөлөөлөхөөр ирсэн юм. Бас дайснаар няц дарахаар ирсэн юм. Сатаныг үхлийг. Бас би Бурхан эцэгтэйгээ мөнхөд оршдог юм. Би Бурханы хүү юм гэдгээ Есүс Христ танд хэлж байгаа байхгүй, илчилж байгаа байхгүй өөрийгөө. Есүс Христ өөрийгөө хэн гэж илчилж байна? Тэр нь л мөн. Тийм үстэй та магадгүй жоохон буруу бодож ирсэн байж болно. Бурхныг та буруу төсөөлөөд жисэн байж болно. Бурхан буруу хүлээлт тавьсан байж болно. Гэхдээ Есүс Христ бол үүнхээр өөрийгөө илчилж байна. Одоо энэ дэлхийд илчилж байна. Энийг баптист Иохан илчилж харуулж өгч байна. Тийм үстэй тий. Тийм учраас тэнд байгаа хүмүүсийн бүхий л магадгүй хэрэгцээг, бүхий л хүлээлт найдварыг нь яг хөндөж байна. Яг дүүргэж байна, яг гүйцэлдүүлж байна. Та магадгүй Бурхныг зүгээр нэг амьдралынхаа төгсгөлд хөөрхий яг өгөхийнхээ өмнө хүн Бурхны талаар боддог бах таа гэж монголчууд бид нар боддог байж бол. Монголчууд бид нар Бурхны талаар юу хизээ боддог юм бол. Бурхан ер нь ямар амьдралд минь одоо яаж одоо бид нар надад хэрэг болох юм бол гэж бас боддог бол. Тийм ээ. Тэгэхээр Бурхан болвол Есүс Христ болвол биднийг зөвхөн замаар дагуулахаар яг өнөөдрөөс энэ цаг мөчөөс эхлээд бас биднийг чөлөөлөхөөр бидний гэм нүглийг зайлуулахаар бас мөнхөд оршдог эрх мэдэлтэй бүх эрх мэдэл нь Есүс Христэд бас өгөгдсөн тийм Бурхан одоо байна гэсэн үг. Тэгэхээр Бурхан болвол бидний амьдралд үргэлж хэрэгтэй. Биднийг зөвхөн замаар дагуулна. Бид гэм нүгэлтэй учраас таны гэм нүглийг Иесус үүрхээр таны төлөө дахил болохоор бас ирсэн хураг. Бас бидний жинхэнэ удирдагч, жинхэнэ чөлөөлөгч, жинхэнэ зөвхт замаараа хөтлөн дагуулахаар ирсэн удирдагч бас. Тийм учраас Бурхныг монголчууд бидний хувьд ингэж харж чаддгүй байж болно. Бидний ойлголт их өөр байж болно. Тэгэхээр Бурхан бол хаасаагүй оршдог тийм ээ.
эцэг бурхны яг жинхэнэ бурхны хүү юм байна гэж бид нар Есүс өөрийгөө илчилж штэ. Энэ илчлэлтийг бид нар авч байна. Иохан Баптист яг хэлж байна энэ дэлхийд. Та нар боддоо. Тэгэхээр бурхан шал өөр баг үстэй те. Магадгүй энэ цаг үе чи Иохны цаг үе бичсэн үе чинь тухайн үед бол хүмүүс бурхан биднийг энэ Ромын боолчлоос чөлөөлчих болов гэж бодож байгаа шүү дээ. Амар хүнд хэцүү нөхцөл байдалд байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр уг нь бурхан бидний бодож байгаагаас хавьгүй илүү зүйлийг хийж өгөх гээд байгаа байхгүй таны амьдралд. 1000 дахин илүү зүйл буюу таны бүх гэм нүглийн төлөө ухъя гэдэг. Бас таныг зөвхөн замаар би дагуулъя гэдэг. Тийм ээ? Бас таныг би чөлөөлье гэж байгаа. Боолчлоос чинь. Бас мөнхөд надтай хамт байгаа ч гэж хэлж байгаа. Тэ? Энэ дэлхийгээс давсан тэр зүйлийг нэгсэндээ бас бурхан бэлгэлж байгаа гэх юм уу? Тэгэхээр өнөөдөр бидний бурхныг харах харааг, бурхныг бодох бодлыг ер нь юу болонгортуулж байгаа вэ гэж тийм ээ. Тэгэхээр заримдаа бид нар бурхныг буруу бодож, буруу төсөөлж явдгийн биш үсттэй гэж тий. Гэтэл бурхан бол үнэхээр бол яг өөрийгөө илчилж ийл да энэ чи. Илчлэхээр гэж тийм ээ. Бурхан илчилж ижил бид бурхныг мэдэх гээд байна л да. Тий. Бурхан өөрийнхөө төлөө талаар илчилж иж бурхан чи ийм байсан юм биш үү гэж бид нар мэдэх боломжтой болж байна. Тийм үстэй. Хамгийн үнэн илчлэлийг тэгээ та нар боддоо хамгийн гоё юм нь өмнөх удаад бурхан хийм бэ гэдгийг илчлэхийн тулд Есүс ирсэн гэж байгаа шүү дээ. Хүн болж. Хүн бидэрт таниулахын тулд хүн болж ирж байгаа байхгүй юу? Бурхан өөрийгөө илчилж байгаа байхгүй юу? Хинбэ гэдгийг. Тийм учраас бид нар нэг өсөндөө хүн 35 үсэг сураад үг холбож, үг бичиж сурдаг. Мэдлэг ойлголтыг яг авдаг шиг Есүс Христ энэ дэлхий дээр төрөөд хүн төрлөختөн бидэрт бурхан гэж хийм бэ гэдгийг илчлэхээр ирсэн гэсэн үг. Бидэнд зөв ойлголтыг өгөхөөр зөв одоо тэр мэдээллийг өгөхөөр Есүс ирсэн гэсэн үг. Тийм учраас Есүсийн хэлсэн болгон, ярьсан болгон, үйлдсэн болгон бурханыг илчилж байгаа гэж та нар боддоо. Бурхан хийм бэ гэдгийг чинь илчилж өгч байгаа. Та бурханыг хайгаар ингээ араад олохгүй байгаа бол та Есүсийн одоо хэлсэн, ярьсан бүх зүйлийг уншаарай. Мэдээрэй, тэр бол бурханыг илчилж байгаа. Бурханы хийм бэ гэдгийг, юу хийсэн бэ гэдгийг илчилж харуулж байгаа. Энэ одоо мэдлэг мэдээлэл бол үнэхээр бидний одоо тэр сангааг бол тайлдаг. Үнэхээр бидний ойлголтыг одоо үнэхээр тэ өөрчилдөг. Магадгүй би өмнө бурхныг нэг газар л оршдог байх гэж боддог байлаа. Гэтэл Есүсийн энэ илчлэлээс болоод миний бодол өөрчлөгдсөн. Магадгүй би өмнө бурхныг маш олон байдаг болов гэж бодож исэн. Маш олон бурхан энэ дэлхий дээр. Орон зориулсан өөр бурхад байдаг болов гэж бодож илаа. Гэтэл Есүс Христ яг бурхан гэж яг үндсэндээ хийм бэ гэдгийг надад зөв ойлголт өгсөн. Тэгээд би Есүсийг уншиж мэдээд ойлгож мэдээд энэ чинь бурхан гэдэг чинь шал өөр байсан юм биш үү гэдгийг ойлгож мэдэж авч байгаа. Тэгэхээр Есүс ингэж хэлсэн. Би бол үнэн, амь, зам юм аа гэж хэлсэн баг шүү дээ. Үнэн гэж тийм ээ. Туйлын үнэн. Гэтэл худлаа мэдээлэл гэж бас байдгийн байна гэж би олж мэдэж авч байгаа шүү дээ. Худлаа хуурамч зүйлд хүн бас автаж болох юм байна. Хуурамч тэр зүйл сатан муу ёрын житгэр бас биднийг хуурж болох юм байна гэж тийм ээ. Яг үний юм шиг бид нар чинь яг үний юм шиг худлаа ярьж байгаа шүү дээ заримдаа тий. Яг тэр худал зүйлд бас үний юм шиг бид нар итгэдэг учраас хуурдагддаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр олон бурхан байгаа гэж бид нар бас хууртаж болно. Гэтэл Есүс уучлаарай. Энэ дэлхийн ертөнцийг би бүтээсэн юм аа. Цор ганц бурхан байгаа 3 бодгалаар оршдог юм аа гэдэг энэ үнэн биднийг чөлөөлж байгаа байхгүй юу? Хуурамч байдлаас.
Сэдвэн болгоон талаар хамгийн үнэн зөв мэдээлэл өгөх хүн бол өөрөө л дээ өгнө. Эргэн тойрных нь хүмүүс олон мэдээлэл хүргэж болно. Зарим нь давсалж болно. Зарим нь үнэн мэдээллийг хүчгүүдүүлж болно, тийм. Гэтэл та нар боддоо Бурхан өөрийгөө илчлэхээр Есүс Христийг илгээсэн ба шүү дээ. Бурханыг таньж мэдэх боломж бидний гарт байна. Таны гарт байна. Утсан дээр ч юм байна. Библи байна. Та бүх үннийг олж мэдж болно амьдралын талаар, өөрийнхөө талаар, дэлхийн ертөнцийн талаар, гим нүглийн талаар, авралын талаар, тэ бүх үнэн таны гарт байна гэж боддоо. Энэ бол үнэхээр нэрээ маш том хэвэл хөрөөл байгаа юм да. Тийм ээ. Тийм учраас худал хуурмагтай зөвхөн үннээр л тэмцсэн шүү дээ. Та бол аврагдсан, та уучлагдсан гэж Есүс хэлдэг Бурхан. Би таны төлөө цовдлогдохоор ирсэн. Бас таны гим нүглийг би аваад өгрээд цовдлогцсон гэж Бурхан хэлж гэнгээ боддоо. Энэ бол Бурханы үнэн шүү дээ. Тэгээд Есүс Христ үхлээс 3 хоногийн дараа амилсан. Энэ бол бас Бурханы хийсэн үйлс байна. Бурханы хийсэн үйлс бол бас үнэн. Тийм ээ. Тэгэхээр энэ үнэн үнэхээр таны гарт байгаа. Та энэ үннийг л хүлээж авах хэрэгтэй. Нөгөө талд худал зүйл юу гэхээр Есүс чи амьлаагүй шүү дээ л гэж хэлнэ. Худал зүйл Есүс чинь зүгээр нэг шашны удирдагч байсан шүү дээ гэж хэлнэ. Худал зүйл Есүс чинь Монгол хүнд ямар ч хамаагүй шүү дээ гэж хэлнэ. Энэ бол худлаа зүйл واخгүй юу? Харин үнэн зүйл бол Есүсийн хэлсэн, Бурханы хэлсэн болгон үнэн. Үнэн дээ. Үнэн гэд нь батлагдсан байна. Есүс өөрөө Бурханы хүү гэдгээ маш олон зүйлээр баталсан тэр олон гайхамшигтай түүгээр бас бид нар аялах болно. Та үнэнтэй хамт байх юм уу? Худалтай хамт байх юм уу? Үнэн дотор та амьдрмаар байна уу? Үннийг та барьмаар байна уу? Эсвэл худлаа замаар явмаар байна уу? Хайрын бидтэй худлаар амьдрах. Бидний амьдралыг баллаж орхино. Сатан муу ёрийн сүнс бол туйлын зорилго нь Есүс хэлсэн. Та нар эцэг диаволоосоо гаралтай. Тэр эцэг чинь алуурчин, худалч, залливч, сөнөөгч ийм мөн чанартай гэж хэлсэн. Бурхан харин юу гэж хэлсэн гэхээр би та нарыг бэлхэн дөрвөн амьтаа байлгахын тулд ирсэн юм аа гэж хэлсэн. Худалтай зөвхөн үннээр л тэмцэнэ. Тийм ээ. Тэгэхээр Иохан Баптист бол энэ ч Есүсийг илтгэж өгч байгаа байхгүй одоо. Хинбэ гэдгийг. Энэ бол Бурханы хураг гэж хэлсэн. Энэ бол Бурханы хүү гэж хэлсэн. Энэ яг тэгэхээр энэ нөгөө нэг хураг гэж хэлж байгаа тэр тухайн үеийнх нь хүмүүсийн ойлгож исэн ойлголт бас хүлээлт байгаад нь шүү дээ. Тэднээс удирдахч Бурханыг хүлээж исэн байна, чөлөөлөгч Бурханыг хүлээж исэн байна, тэ. Гэтэл Есүсийг цовдлогдох үед нь тэднээс Ромын болцлоос Бурхан биднийг чөлөөлөх байх гэж ойлгож исэн байна. Харамсалтай. Харамсалтай. Юудэчүүд тухайн юудэчүүд одоо Есүс итгэдэггүй юудэчүүд байгаа Иерусалимд. Тэднээс одоо хүртэл Есүс ирнэ гэж хүлээгээд байдаг. Гэтэл Есүс Христ яг үнэндээ Ромын боолчлоос биш, гим нүглийн боолчлоос тэр аимшигт тэр шийтгэлээс биднийг чөлөөлөхөөр хавьгүй илүү зүйлээс биднийг чөлөөлөхөөр ирсэн байна. Хавьгүй илүү зүйлийг бидэнд өгөхөөр ирсэн байна. Тийм ээ. Тийм учраас бидэрт Бурхан бидэрт тэр хэрэгцээ байгаа учраас л тэгсэн гэсэн үг шүү дээ. Тэрнээс тийм хэрэгцээ хүн төрлөخت нь бидэрт аврагдах, гим нүглэн, тэ уучлагдах, өвшөөгдөх хэрэгцээ байгааг бол Есүс Христ ирэх шаардлагагүй. Тийм
тийм зүйл байгаа учраас л Есүс Христ загалмаа дээр хүн төрлөختний гим нүглийг зайлуулагч гэж хэлсэн. Энд чи 29 дугаар ишлэл дээр, тийм ээ. Тийм учраас тийм одоо яг тийм хэрэгцээ бидэрт байгаа учраас л Есүс Христ тэр хэрэгцээний төлөө ирсэн байгаа байхгүй. Олон ерөөсөө. Хэрвээ энэ хэрэгцээний төлөө ирээгүйсэн бол Есүс Сүхбаатар шиг л байх байсан баг. Жанжин. Тэгэл болоо. Тэр үедээ л зөвхөн хувьсгал хийгээл ард түмнээ чөлөөлөөл тэгэл болоо. Тэгэл түүх дуусаа. Гэтэл бидэрт мөнхийн нэг туйлын хэрэгцээ байгаа нь тэр гим нүглээс аврагдах, гим нүглээс чөлөөлөгдөх. Тэр хэрэгцээ байна гэдэг бол бидэрт маш чухал. Тэ? Ингээ Бурхны өмнө бүгдээ хамт залбирцгаая. Баярлалаа Бурхан минь. Их эзэн Есүс Христ та улам илүүгээр өөрийгөө бидэнд илчлээрэй, харуулаарай. Бурхан таны загалмаа дээр хийсэн тэр гайхамшигт ажлыг та өнгө дөрөх дүрстэйгээр утга учиртайгаар бидний зүрхэнд ойлгуулж өгөөч. Яагаад та загалмаа дээр үхэх болсныг, яагаад та энэ дэлхий дээр хүн болж ирэх болсныг, Бурхан та хин бэ гэдгээ улам илүүгээр та хүчтэйгээр бидэнд илчилж харуулж мэдүүлж өгөөч. Бид энэ цангаагаар цангахад та туслаарай. Та бас энэ цангааг тайлж өгөөрэй их эзэн минь. Бурхан тантай учин зодгож гүн гүнзгий харилцаатай байхад та биднийг ивэж өрөөж өгөөрэй. Та биднийг удирдаарай. Их эзэн Есүс Христийн нэрээр гун залбирлаа. Амен.